За Аргachlal бүлгийн бичлэг номер 5 бичлэгийг оруулж байна. За өнөөдөр бид нүүс энэ бичлэгээр target profit буюу одоо монголоор биднээс buy гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Ашиг аваад гарах чиг. За buy. За энэний тухай биднээс одоо ярина. За биднээсийн buy бол одоо target profit маань бол биднээс арилжаанд орохдоо нэлээд олон зүйлүүдийг үндэслэж байж арилжаа нээдэгтэй адилхан бас таргетаа биднээс нэлээд хэдэн зүйлийг харгалзаж үзээд одоо тавих ёстой. Таргетаа тодорхойлоод тэнд байх юм байна гэдгийг ингээд тавих шаардлагатай. За target profit-о тавьж болох одоо хэд хэдэн аргууд бий. За хамгийн энгийн гэвэл одоо өмнөх high эсвэл low дээр одоо таргетаа тавих юм боломж бий. За жишээлх юм бол энэ зурган дээр энэ босоо цэнхэр зураас бол арилжааны оролт, buy оролт орж ирж байна. Тэгэд өмнөх high гэхээр одоо биднээс buy trade хийж байгаа учраас өмнөх high харах хэрэгтэй тийм ээ. Target болгож. Sell trade хийж ивэл low-г харах хэрэгтэй. Тэгэхээр бидний өмнөх high бол одоо энд байна. Тэгэхээр энэ high бол энд очиж зохиогдож байна. Дараагийн high болохоор энэ байна. Энэ high болохоор энд очиж зохиогдож байна, тийм ээ. За гэх мэтээр биднээс арилжаа нээгтээ өмнөх энэ high юм уу low-гуудыг бас ашиглаад арилжаа нээж болно. За энд бас нэг жишээ. За энэ цэнхэр зураас бол мэдээж buy оролт байна. Биднээс buy оролт хийлээ. Stop loss-о тавилаа. Таргетаа хаана тавих вэ гэж яхахтай байж болох нэг хувилбар бол өмнөх энэ high юм аа гэж. Тэгээ энэ high-г одоо ингээд таргет болоочоод зохиж болно. За ер нь forex арилжааг биднээс бас тав хүмүүс сонссон байх те. Ер нь бол ханчны high low-гийн тоглолт гэж бас зарим хүмүүс яар тайлбарладаг. Ер нь бол өмнөх high-г бол buy талдаа явж ивэл очиж зогих. Sell талдаа явж ивэл өмнөх low-г очиж зогих юм магадлалууд бол маш өндөр байдаг тийм ээ. Тийм учраас энэ чанарыг ашиглаад таргетаа бас тогтоож болох юм аа гэж. За энэ ч sell тал руу жишээ харуулсан байна. За энэ босоо цэнхэр зураас бол sell оролт байна. Өмнөх low энд байна. Тэгэхээр биднээс энэ таргет энэ төвшөнд байж болох байсан байна. Дараагийн low болохоор энэ байна. Энэ төвшөнд очиж зогч байна. За энд бас нэг low хийсэн. Энэ зурганд хараахан гараагүй байна. Энд бас ингээд тэр өмнөх low-г очиж зогч байгаа. За тэгээд өмнөх low-г ашиглаад sell trade-нд target болгон ашиглаж болох юм байна гэдэг. За ийм нэг зүйл байгаа. За энэ дээр бас нэг зүйлийг яхаа хэлэхэд бол би өмнө арилжаа марлах гэдэг дээр бас ярьж байсан. Ер нь бол мөн аврежуудынхаа ялангуяа мөн авреж 55-ийнхаа үнцгийг бол сайн харж явах хэрэгтэй шүү. Ер нь үнцэг хурц талдаа л байгаа гэвэл дараагийн одоо лоуд ч юм уу тий хөрнээл гэсэн үг шүү. Одоо жишээ нь энэ лоу дээр харж иж болно шүү дээ хүн тий. Гэтэл үнцэг үнэхээр хурц байгаа бол энэ лоу биш дараагийн лоу хүрнэ шүү л гэсэн утга. Тэгээд энд яг хүрээд энэ тараа яг хүрээд нэг хэсэг одоо юу болсон ба шүү дээ. Паникт орсон ч гэх юм одоо юу гэх юм. Нэг хэсэг саатсан байна тий хань шинд. Үнцэг хурцл байгаадсан. Тэгээд дараагийн лоу руу унж явах жишээтэй. За ийм high low ашиглаад хийж болох нэг зүйл байна. За дараагийнх нь бол Fibonacci шатлалуудыг ашиглаад таргет бас тодорхойлж болно. За энэ зурган дээр жишээ нь хань шин ёроол хийсэн, энэ оройг хийсэн. Тэгээд энэ босоо цэнхэр зураас бол buy оролт хийсэн. За энэ buy оролт хийхдээ биднээс таргетаа бол Fibonacci-гийн 127.4 гэдэг шатлал бол одоо таргет 1 байж болох байлаа. За 161.8 гэдэг шатлал бол таргет 2 байж болох байлаа. Ингээд
татсан Fibonacci-гаас үндэслээд таргетаа бол тодорхойлж болно. За биднээс энэ зурган дээр харж байгаа жишээнд бол ханш бол 30 одоо энэ 38.2 гэдэг чинь 61.8 шүү дээ тий эргүүлэхээр 61.8-ыг зохиод бутсан байгаа байхгүй. Тэгэхээр бас Fibonacci татж явахдаа бол бас бодож явах нэг зүйл нь бол Fibonacci ер нь 50 юм уу 61.8 хүрсэн бол ер нь 161.8 хүрэх магадлал өндөр байдаг. Эхний шатлалыг эвдэж чадаагүй дээшээ гарсан бол нэг 127.4-ийг бол хүрэх магадлал өндөр байдаг. Гэхдээ эхний шатлал эвдээгүйгээ 161.8 хүрэхгүй гэсэн үг биш. Харин хүрэх магадлал нь бол бага байдаг гэсэн үг. Тэгэхээр бол Fibonacci маань хэр том одоо pullback хийж өгсөн юм бэ гэдгээс шалтгаалаад энэ хоёр шатлал аль нэгийг сонгох вэ гэдгээ бас тогтож болно. За энэ бас нэг жишээ байна. Fibonacci-г ашиглаад энэ buy оролтон дээр таргет тавьсан бол 127.4 энд байх байсан байна. 161.8 энд байх байсан байна гэд. Танаас өмнөх бичлэг дээр миний sell trade-ийг харсан тийм ээ. 127.4 дээр таргетаа тавиад ингээд арилжаа хийжсэн. За sell trade-ний таргет бол харин 127.4 ч юм уу тэр шатлалаасаа ялгүй дээр тавигддаг. Ягаад гэвэл spread дээр өнгөрчээж арилжаанаас гаргадаг учраас sell trade хийж байгаа үедээ бол тогтоосон таргетаасаа ялгүй дээгүүр тэр ялгүй гэдэг байгаа нь бол яг ер нь бол spread-ний хэмжээтэй дээгүүр бол target profit-а тавих хэрэгтэй. За дараагийн нэг байж болох. Тэгээд одон хүн бас ашигладаг ийм хувилбар бол 1-1 эсвэл 2-1 эсвэл 3-1 гэд ингээд нэг авахалдах харьцаагаараа тавьчихж байгаа юм тий. За тэгээд одоо энэ гурван хувилбар байлаа гэж үзэхэд одоо аль нь илүү одоо өндөр магадлалтай юм бэ гэдэг ийм асуулт гарч байгаа юм л да. За тэгэхээр энд би нэг хүний бичсэн зүйлийг оруулж байгаа. За энд болохлээрээс эхлээд 3-1-ийн харьцаатай үзэж байгаа нөхөр тий. За тэгээд хожуул $3, хожигдуул $1. Ингээд 10 арилжаа хийсэн, 3 хожсон $9 хийсэн. 7 хожигдсон $7 алдсан гэсэн үг. За ингээд 9-өөс хасах нь 7 тэнцэх нь $2 ашигтай. За тэгвэл яг энэ арилжааг 1-1-ээр хийгээд үзсэн чинь бас 10 арилжаа хийсэн. Ингээд 7 хожихдоо $7 хийсэн. 3 хожигдохдоо $3 алдсан. Ингээд 7-оос 3-ыг асуул $4 ашиг хийсэн. За тэгээд энэ хүн бол юу гэж хэлсэн бэ? Эхлээрээс 3-1-ийн оронд 1-1-ээр арилжаа хийж явах нь дээр юм байна гэдэг ийм санааг бол хэлсэн байна. Тэгээд яг ер нь бол 2010 онд гаргасан нэг судалгаа би үзчихсэн. Тэгээ ер нь бол нэг 33%-аар л дэшээ явчихсан. Жишээ нь одоо нэгийг харьцах 1 гэдэг маань очиж цогцох магадлал нь 66%-тай. Таргет 2 нь болохоос нэг юутай 50%-тай. Нөгөөх нь болохоос 33% магадлалтай л гэсэн. Нэг тийм судалгаа бол гарсан байсан. Тэр хэр үнэн хэр одоо бодиттой юм гэдгийг бол би мэдэхгүй. За ямар ч байсан би ингээд танаас хамгийн тэнэг асуулт асууя. Мэдээж энэ 3 таргет байна. Аль таргет нь хамгийн түрүүн очиж зохигдох вэ гэдэг асуулт байгаа байхгүй юу? Тэгэхээр мэдээж тэнэг асуулт л байгаа ч гэдэг. Хамгийн төрүүлж мэдээж таргет нэг л очиж зохигдсон шүү дээ, тийм ээ? Хамгийн ойрхон байгаа таргет юм чинь. Таргет нэг бол хамгийн олон удаа очиж зохигдох
магадлал өндөртэй гэдэг нь бол ойлгомжтой. За таргет 2 гэхлээр жишээлх юм бол яг энэ зурган дээр байгаа шиг ийм дүр зураг бол бас амьдрал зөндөө харагдана. Арай хүрэхгүй буцаа явждаг тий. Тэгээд биднээсийн одоо жоохон шахаад тавьсан стоп лоссыг энэ цохоо гаргацдаг тий. Тэгэхээр биднээс бас боддог таргет 1 дээр тавьсан бол ингээ хожигдсан байх байхгүй юу гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдал үүсдэг. Таргет 3 дээр мөн адилхан арай хүрэхгүй очоод бас иргэдэг. Тийм зовлон бол бас биднээс бий тийм ээ. За тэр зовлон жаргалын тухай удахгүй цөмөрөө дахиад ярина. За энд бол ямар ч байсан ийм байдлаар 1-1, 2-1, 3-1 гэдгийг сонгоод тэгээд таргетаа тавьчих бас боломжтой тийм ээ. Жишээ нь чи 2-1-ийг сонгоод тавьдгаал гэвэл стоп лоссоо биднээс нэлээд нухастай тогтоодог шүү дээ. Яг хаана стоп лосс байх вэ? Тэгэл тэрийг 2-оор үржүүлэл тэнд тавьчин. Тэр нь Фибоначчи шатлал байна уу? Өмнөх орой ёроол юу байгаа нь юус тэнд байдлын байхгүй. Хэрвээ ингэж тавина л гэж сонгосон бол чи тэр юу байна гэж харахгүй ингээл шууд 2-оор үржүүлээд тавьчих жишээтэй. За ийм юм байж болно. За энэ саяны ярьсантай ингээд холбогдуулаад биднээсийн таньдаг хүснэгт за энэ хүснэгтийг гаргаж ирэхдээ би хамгийн түрүүнд танаас юу хэлье гэж бодсон бэ гэхээр ер нь Forex арилжаа маань нөгөө сэтгэлгээ, аргачлал, менежмент гэдэг ингээд 3 зүйлээс бүрднээ, гуруулаа байх хэрэгтэй гэж яриадсан. Гуруулаа салшгүй холбоотой гэж бас яриад байсан тийм ээ. Тэгэхээр одоо энэ хүснэгт энэ бодол хоёр маань бол одоо биднээсийн аргачлал, менежмент хоёрыг яг амин холбоо олж өгч штэ тий, холбож өгч जैन тий. Энийг танаас сайн ойлгоорой. Яг ингэж холбогдно гэдгийг бол. За тэгээд энэ дээр би юу харуулах гэсэн бэ гэхээр жишээ нь 2-1-ийн харьцаатай тийм ээ. 2-1-ийн харьцаатай 60% магадaltaй 2%-аар ихсгэлээд 30 арилжаа хийгээд пип ашиг гэвэд ярьжсэн санаж байгаа. Тэр 0. Өөрөөр хэлбэл арилжаагаа маллахгүй. Оролтоо сайн шалгалаа, орлоо 2-1-ээр тавилаа. Тэгээд хай. Тэгээд чиний нэг үл стоп лоссыг зохиод чиний алдсан 12 арилжааны нэг болно. Эсвэл чиний таргетыг очиж зохиод чиний хожих 18 арилжааны нэг болно. Тэр хооронд нь бол ямар нэг ажиллагаа хийхгүй тавиал мартна гэдэг. Ийм процессор явах юм бол $1000 эхлээд 30 арилжааг ийм зарчмаар ингээ хийхэд бол биднээс 48% өсөлтийг хийж чадах нэ гэж. Бол муугүй тий 60% магадaltaгаар хийвэл. За би хүснэгтээ солилоо. За одоо яг 2-1-ийн харьцаатай 50% магадaltaй тэгвэл. Тэгээд бас маллага байхгүй. Пивний ашиг байхгүй, арилжаагаа маллахгүй, тавиал хайна гэдэг зарчмаар явхад 30% өсөлтийг хийж болохоор ийм тооцоо гарч байгаа байхгүй. Энэ тооцоо менежмент дээр гарсан. Одоо энэ тэр тооцоог чинь авчираа чартан дээр яа тавих вэ гэхээр ингээд тавьчих болно тийм ээ. За энэ дараагийн хүснэгт за 3-1-ээр тавиад үзэж болно тий зарим нь 3-1-ээр тавиад тэгээд нэг 50% л магадaltaй юм аа гэд тэгээ 30 арилжаа хийн $1000 эхлэн арилжаагаа маллахгүй пивний ашиг 0 гэд ингээ явах юм бол 60% өсөлт гарч байна тий. Тэгэхээр магадгүй бас таануусын сонголт байж болох юм шүү дээ тий. За энэ надад амар юм байна. Би ингээ чартны ард удаан хугацаагаар суугаал стоп лоссоо хөдөлгөх боломж гарах нь үгээл харж суухгүй. Арилжааны боломжоо маш сайн дахиад хэлье. Маш сайн шалгалаа. Стоп лоссоо маш сайн тодорхойллоо. Тэгэл 2-1 үү, 3-1 үү, 1-1 үү тэргээр тавилаа. Тэгээд мартлаа тий. За ийм хувилбар бас байж болох юм аа гэж. За энэ хувилбаруудаа сонгохдоо бас нэг бодолцох зүйлүүд бол байгаа. За энэ тухай бол одоо бас ярий. Жишээлх юм бол энэ зурган дээр ханш тодорхой жижигхэн юм гурвалжин үүсгээд одоо энэ хооронд тэгээ энэ хооронд одоо богинохон зайд юм triangle үүсгэсэн ба шүү дээ тий. Яг мөн average 55-ын маань date талд
заяа. За. Тэгснээ ханш доошоо явах гэж үзсэн байна те. Доошоо явж чадаагүй буцаад гараад ирсэн байна. Харж байгаа бол энэс хойш биднэрт арилжааны оролт энд байхгүй байгаа байхгүй юу? Сэлж байхгүй, бааж байгаа. Тэгэхээр бид энэ зөвхөн ажиглалтын зам байхгүй тий, ажиглаад байжсэн. Тэгтэл доошоо унж орж ирснээр буцаад гараад явсан. Энэ биднэрт өгч байгаа ямар мессеж вэ гэхээр энэ ханш доошоо явж чадахгүй байна гэсэн бас чадахгүй байгааг харуулж байгаа юм тий. За тэгээд энэ тренд шугамыг энд ивдээд маш хүчтэй энд ивдэлт гарч ирсэн. Энэ бол Лондон section нэгдээд 3-1 дэх ч юм орж явах үедсэн байна. Энэ магадгүй мэдээжтэй ч байсан байж болно. За ямар ч байсан мэдээч ба юу ч ба ямар ч байсан маш хүчтэйгээр энэ тренд шугамыг ивдсэн. Тэгэхээр энэ тренд шугам бол нэлээд хүчтэй бас resistance байсан харагдаж байгаа байхгүй тий. Хүчтэй тааж байсан. Тэгээ энийг нэлээд хүчтэй ивдсэн. За эвдээд буцаж унаад яг энийг очиж шалгасан. За энд би танаас бас нэг юм хэлчихье. Мартчих хэлчихье. Энэ хүчтэй тренд шугам байлаа гэж хэлсэн тий. Тэгэхээр биднээс нэг зүгээр амьдрал дээр нэг тийм байдаг шүү дээ. Биднээс нэг шинэ бодог хийсний дараа ч юм уу хаалга маалга хаачаар будгандаа хатаад ингээ онгоодгүй шүү дээ. Тэгээ тийм үед биднээс яадаг вүлээ тий. Хоошо ухарч ээж маш хүчтэй түлхдэг шүү дээ. Яг ханш бол тийм л үйл хийж байгаа байхгүй. Энэ хүчтэй учраас доошоо орж ирээд гэдэг маань нэг бол нэг талаасаа бол би доошоо явж чадахгүй байна гэдэг хэлж байгаа. Хоёр нөгөө талаасаа бол дээшээ ивдэх хүчээ авч байгаа байхгүй. Ямар нэг юм руу тийрэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгжээж одоо энэ хүчтэй шатлалыг ивдэж гаргаж байгаа байхгүй. За ингээ буцаад ирсэн. Яг энэ тренд шугамаа ингээ шалгасан. Тэгээд шалгаад буцаж ойгоод тэгээд энд одоо биднүүст бай арилжааны боломж гаргаж ирж байгаа. За одоо юу хэлэх гээд байна вэ гэхээр ханш ийм урт хугацаанд ийм их ажил хийчихэд гарч ирж байгаа арилжааны оролтон дээр нэг нэгээр орох уу, нэг гурваар орох уу гэдэг асуулт байгаа байхгүй юу? Ийм их ажил хийсэн юм чи мэдээж нэг стоп лоссны л хэмжээнд явахын төлөө ийм ажил хийхгүй л дээ. Тэгэхээр энэ бол нэг гурваар ч юм уу тавьж болох байхгүй юу? Тэгээд ингээд дээшээ хол гүйсэн байгаас тий. За ийм учраас ханш яг тухайн үедээ бас ямар юм хийж гэнэ вэ гэдэг юмыг анзаарч авах бол их гэмгүй байдаг. Жишээний дараагийн зураг. Энэ зурган дээр болохоор мөн average 55 доошоо явж байгаад үндсэндээ хавтгай болоод тэгснээр энэ дээшээ өнцгтэй болоод явж байгааг харж байна тий. Бид энэ арилжааны боломжоос өмнө л харж байгаа шүү дээ энийг тий. За нөгөө талд нь энд нэг яроол хийсэн тий. Тэгснээр буцаж өсөөд дахиад тэр яроолоо шалгасан. Дахиад тэр яроолоо шалгасан. Дахиад тэр яроолоо шалгасан. Ингээ энэ доотлын энэ цэнхрээр зорцсон зооныг ханш үндсэндээ эхний эрэлтэн дээрээ бол зоон үүсгэж байгаа. Дараа нь 1 2 3 удаа энийг балбаад онгойлгож чадсангүй. Тэгвэл дэ хаашаа явах вэ? Мэдээж дээшээ явна. Тэгээд энэ орой хоёрыг үүссэн үед л энэ тэрний жогмыг татсан шүү дээ. Гэтэл дараа нь энэ үнэхээр энд очиж шалгасан. Доошоо явах гэж үзсэн. Доотлынхаа ханыг очиж мөргсөн. Дээшээ явсан. Дээдлигээ мөргсөн. Ингэсээр яваад энд эвдсэн. Энэ бас л хүчтэй тренд байгаа байхгүй. Энийгээ эвдээд буцаж ир шалгаад тэгээд үүсэж байгаа арилжааны боломж. Бай боломж. Тэгэхээр энэ бол бас мэдээж энэ бүх үйл явдлууд нь нэлээд томоохон өсөлтийг дагуулж ирнэ гэсэн үг шүү дээ. Дайрцангоо. Тийм учраас энэ дээр нэг нэгээр тавихад бол шууд таргет цогол гарчна. Гэвч ханш цаашаа ингэ зөндөг үчин тий.
Тэгэхээр иймэрхүү тохиолдолд иймэрхүү ажил хийсний дараа ч юм уу, иймэрхүү гоё ёроол ингээд үүссэн тохиолдолд ч юм уу, эсвэл одоо дабл bottom байдаг юм уу, дабл top ч байдаг юм уу, үүссэн тийм нөхцлүүдэд бол биднээс 1/3-аар ч юм уу тавих хэрэгтэй гэж ингэж хэлж байгаа. За дараагийн бас нэг хувилбар би одоо биднээс ингээд тэрийг ярина. Дараагийн хувилбар бол stop loss-ороо шахаад явах боломж үүдэг тийм ээ. Жишээ нь энэ тохиолдолд. За би ерөөсө таргет тавихгүй. Зөвхөн stop loss-ороо шахаад хэр хол явах нь үү? Тэгэл тэр хүртэл явъя гэж үзэж болно. Яг л ийм их юм хийсэн учраас хэсэг хугацаанд явна. Тэгэхээр хэр хол явахыг бол би мэдэхгүй. Stop loss-ороо шахаад яваад яа гэдэг. Ийм хувилбар бол бас бий тийм ээ. За энэ тохиолдолд бол таргет тавихгүй, stop loss-оо А3 бичлэгт харуулснаар хөдөлгөөд явж болно. За ханш буцаж эргээд stop loss зохих хүртэл явна. Хэрвээ энэ хугацаанд сэтгэл ханамжаар арилж байгаа ашигтайгаар бас хааж болно гэж. Энэ нь одоо юу гэсэн үг юм гэхлээр чи stop loss-оо хөдөлгөөд явж байна. Магадгүй stop loss чи энэ хавьд явж иж болно шүү дээ. Гэтэл ханш ийм орой хийцэн чамаа нэг харахад. Энэ дээр бол би аваад гарчхад над ерөөсөө харамсах юм алга. Бараг унцхаас өмнө ууханцсан дээр механикаар хаачиж байгаа байхгүй тий өөрөө. Сэтгэл ханамжтай. Тэгж гарч болно шүү дээ арилжаанаас бас. За анхаарах зүйлүүд бол байна бас. За нэгдүгээрт нь бол ер нь нэг хол гүйлгэн нэг олон пип авна нэг том ашиг хийн гэж бодох биш. Яг тухайн арилжааны оролтон дээр тооцсон тэр газараа таргетаа зохиулаад гарч явах бол бас их боломжийн. Одоо тэгэхээр саяны миний ярьсантай эсрэг санагдчих магадгүй та нарт. Энэ дээр Fibonacci датлаа энэ хавьд таргет зохиол гарлаа тий. Тэгэл гарахад бол ерөөсө продод юм байхгүй. Яг л энэ ингээд гүүцэн зураг хараад ярих өөр гэдэг байхгүй. Яг ханш өөрөө гүүж явах үед тэгээд хэр хол гүүхийг бид мэдэхгүй юм чинь зах зээл дээр юу ч тохиолдож болно. Тийм учраас бол тогтоосон газараа бас тавьсан таргет бол зохиод гарчхад бол ерөөсөө гимгүй. Үнэхээр хол цаашаа гүүх юм бол бидэнд дахиад дараагийн оролтыг өгнө шүү дээ тий. Тэрийг алдахгүй бас орох хэрэгтэй. За дараагийн дугаарт нь тэгээд зарим тохиолдолд тэгээ сая би ярьсан тий таргет өнгөрөөд ингээд зөндөө сайхан гүйцдэг. Тэгээл арилжаандаа байсан бол тийх байж, тэдийг хийх байж ингээл би та нарт хэл яг тийм юмэг тэ үнэхээр битгий тооцооё. Тэгээ үнэхээр л тийм хол гүүгээл яаж байгаа бол чамд дахиад арилжааны оролтууд өгнө шүү дээ. Дахиад пул баг хийн. Тэр болгон дээр нь л харин зөв газараа дахиж ороод байх хэрэгтэй гэдгийг л бодох хэрэгтэй. Тэрнээс одоо нөгөө ханшийн хөдөлгөөн болгон чамд зориулагдаагүй гэж үг гэдэг шүү дээ. Тэ ханшийн хөдөлгөөн болгон чамд зориулагдаагүй. Тэгээд тэр хөдөлгөөн болгон дээр чамд зориулагдаагүй хөдөлгөөн дээр ялангуяа пип болгоныг хамна гэж одоо тэмцэх нь бол утгагүй зүйлээ гэдгийг хэлье. За саяны ярьсан дээр нэмээд яах вэ? Бас нэг ийм санаа хэлчихэд. За энэ дээр ингээ би 1 цагийн чартан дээр очоод та нас жижиг чартан дээр арилжаа хийдэг. Том чартаа харахтаа юуг харж явах хэрэгтэй вэ гэхлээр одоо би нэг юм хэлээд өгчээ. Яг энэ таргет бас яа тодорхойлох вэ гэдэг юм дээр. Жишээлх юм бол энэ хамгийн ихний босоо цэнхэр зураасан дээр индикаторуудаа хараарай. Цэг ногоон боллоо. Тайминг дээшээ ногоон үнцэг ихсайтай. Зөвхөн индикаторуудаа харах юм бол энд юу байна вэ? Buy, тийм ээ.
Чартаа харах юм бол buy байхгүй. Ягаад гэвэл ханш мөн авиржуудын маань доор байгаа. Гэхдээ том чартны өгч байгаа энэ мессеж нь индикаторуудын энэ өгч байгаа buy гэдэг мессежийг аваад жижиг чарт руугаа очиод за одоо биднээс тэгээ энийгээ ингээд юу явуул их зүгээр ингээд тэмдэглээ зурчих хэрэгтэй өгнө ингээд өнгөөр хуургаад ягаад гэвэл одоо энэ зурсан зоон дотор бол би жоохон холын buy хийх юм бол жоохон хол гүн гэж тооцож бодох хэрэгтэй гэж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр энд ийм нөхцөл үүссэн учраас том чартан дээр buy явна. Тэгэхээр тэр бол жижиг чартан дээр очихоор хэрвээ buy оролтууд гарч ирвэл таргетаа жоохон хол тавьж болно гэсэн үг болж байгаа байхгүй. За ингээд эхний нөгөө цэнхэр зураас чинь энээс цааш buy гарахад би таргетаа жоохон холоор тавьж болно гэж. За ингэж үзээд явах юм бол энэ ихний buy болж байгаа байхгүй юу? Ихний buy гараад ирлээ. Тэгэнгүүт stop loss руу би шахаад явж болно. Эсвэл 3-1-ээр ч юм уу тавьж болно. Ягаад гэвэл би том чартаа харсан. Энээс цааш нэлээд дээшээ явах магадлалтай гэдгийг бол мэдж байгаа шүү дээ, тийм ээ. 1-1-ээр тавьвал айгүй хурдан миний таргетыг зохиол гараад байна гэдгийг бол би олж мэдж байгаа. Тэгэхээр ингэж том чартныхаа индикаторуудаас авсан мэдээлэлээр үндэслээд бас 3-1 үү, 1-1 үү гэдгээ бас тогтоож иж болох. Ийм нэг санаа байна. Ер нь бол биднээс техник шинжилгээ гэдэг нэг юм хийхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ганцхан том чартан дээр очиод ямар дүрс үүсэж гин вэ гэдэг юмыг бол хараад индикаторуудаа гол нь харах хэрэгтэй. Индикаторуудаа хараад одоо чинь 4 цагийн чартан дээр ч юм уу арилжааны одоо чинь энэ 1 цагийн чартан дээр ч гэсэн арилжааны боломж энд гарч ирж байгаа байхгүй дээ энд. Тэгтэл биднээсийн юу ч нь болохоор stop loss маань болохоор айгүй том тавигдах болно шүү дээ. Тэгэхээр ханш дахиад цаашаа тийм зайд гүхүүгүй юу гэдэг бол асуудал. Тэгээд тэр том stop loss-н дээр тэр 80 100 150 pip-н дээр дансныхаа хэдэн хувийг рисклэх вэ гэдэг чинь бас өөрөө асуудал. Тийм учраас том чартан дээр бол ялангуяа индикаторуудаа харж энэ аргаараа бол чиглэлийг бол баримжаалж болно. Тэгээд жижиг чартан дээрээ тэр чиглэлд арилжаа гарвал арай жоохон хол гүн гэсэн бодолтой арилжаа хийгээд явж болно. За ийм зүйлүүдийг өнөөдөр хэлье. Ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа.